Okay. Ah, shit. Closing. Тэгээ хааж исэн баг шүү. Би ер нь хааж исэн гэж бодоод байна. Тэгээ Японоор за энэ одоо хааж ийн л гэж одоо би яриад тах шиг байна гэж би ойлгосон. Япон сайн мэдгүй га. Гэхдээ би одоо хааж ийн л гэж ойлгоод байгаа.
энэ бичлэгийг үзэхээр л ингээд Япон руу бүр явмаар байгаа байхгүй бүр нүгээд ажиллаа хаяад би ч уулна ингээд айгүй амбицтай ажил төрөл мөнгө төгрөг манай хасал гэдэг ингээд байдаг гэтэл одоо энэ бичлэгийг үзснээс хойш ч юм уу энэ явснаас хойш зүгээр Япон очиод retire хийгээд тэгээ сайхан амар намгон төгдөр болгон л ингээл гулгаал зүгээр л байж юмар санагдаад байдаг. За энэ уулны буюу энэ ski resort нэлээд олон замтай байсан. За бараг 20-30-аад л байх шиг байсан. Энэ уулан ч гэсэн нэлээд том уул байсан. Түрүүн би хэлжсэнээр бол энэ одоо Mountain Zoo гэдэг энэ айгүй том уул тийм хамгаалтын бүстэй газар байгаа. Би одоо орой дээр нь ч гараагүй байгаа. Та харж байгаа бол би баг 5-6 баг 7-8 удаа ингээд лифтээр явсан байгаа. Тэгсэн мөртлөө л одоо ингээд орой дээр гараагүй. Энд чинь би баг энэ эхний өдөр ахгүй. Эхний өдөр ингээд хааж явахт нь ингээд аль болох бас цагаа одоо зохицуулаад аль болох өндөр дээшээл гарахыг одоо хичээсэн. Тэгтээ бас ингээд гол нь бас гулгаад эхний өдөр болохоор ингээд бас их гоё хөвгчлөлтэй байхыг хичээсэн юм аа. За энэ тэгээд одоо хүртэл дээр нь гараагүй байгаа. Энэ миний ойлгосноор бараг талд нь ч хүрээгүй байгаа. Тэг нэг доогоор хавцал гулгаад тэгсэн мөртлөө л би бараг хитэн уул гарч явдаа. Одоо нэг лифт чинь л нэлээ том уулнуудын орой дээр гарч ин гэсэн үг шүү дээ. Тэгээд би гараад ингээд гулгаад байгаа. Яг хуу эхний өдөр чинь би шууд яарад цаг байхгүйсэн болохоор шууд өглөө чинь би одоо ирээл буудлаасаа гараад шууд 2 цаг ч юм уу хитэн цаг ч үлдсэн байлаа да хаахад. Тийм болохоор гэс юу нэг анзааралгүйгээр рент хийцэн жоохон түрээслэхэд үнэтэй байдаг юм лээ. Нэлээд үнэтэй. Тэгээд яаж яах нөгөө намайг чинь баян хятад гэж бодоод скамсан байгаа. Тэгээд Японуудыг одоо би бас гайгүй ихтгэлтэй хүмүүс байх гэж бодсон чинь бас адилхан л одоо гадаад орон юм чи тэгэл скамерууд идэм лээ намаа гэдэг ингээд лифтэн дээр скам заад юун дээр борд болон бүх хэрэгсэл түрээслэхэд бас скамцсан. Гэхдээ яг хөө тэгээд надад бол тэр нэг чухал гол нь одоо цагийг ашиглаад гэс гулах гад. Тэгээ хамгийн гол нь бас миний борд таардгүй тий гутал таардгүй яг Японд миний ойлгосоор ингээд том сайзтай борд болон гутлууд байдгүй. Айгу хэцүү. Тэгээд миний одоо гутал маань бас гайгүй таарлаа гэж бодсон чи борд нь таараагүй. Тэгээд тэгтээ яг хөө тэгээ би ингээ харгалаад нөгөө 2 strip байдаг. Нэг нь одоо ингээ шагаагаар шагаагаар нөгөөх нь гутлыг одоо үлмийг гөр явах хэрэгтэй байсныг нь тэр нь ингээд миний хүрхгүй байсан болохоор би зүгээр дээгүр нь хийгээд тэгээ миний борд бол надад багтцсан байгаа. Тийм баг одоо жоохон өөрөөсөө баг борд унахынхаа одоо юу гэдэг тэр яг ямар юугаар өөр вэ гэхээр арай жоохон барьцсан арай бага байдаг гэх юм уу. За тэгээд жоохон өөрөөсөө жоохон жижигхэн борд унаад ч юм уу жижигхэн бордоор гулгах өсөрж барихад ч юм уу эсвэл парк дээр гулахад арай илүү идэв юм санагцсан. Тэгээд арай хурдан л гэсэн үг л дээ. Арай хурдан тэгээд арай жоохон тэнцвэр бахтай тэгээд манер одоо юм хийхэд жоохон ингээд жижигхэн болохоор ингээд жоохон докторгүй л байдаг л гэсэн үг л дээ. Тэгээд жоохон өргөн байвал яг парк дээр гулгаж болно. Тэгээд яг л одоо хүн өөртөө таарсан бордоор болно гулгуул дэжгүй ялангуяа одоо ийм уул болон ийм газар бол all mountain л одоо тийм төрлийн тэгээ энэ чинь бол одоо ер нь бол контри талдаа их цастай ямар нэгэн парк байхгүй тэгээд ийм үед бол ингээл маневртэй тэгээд
гой цасыг төсөөл гулгадаг тийм л борд байвал зүгээр л те. All mountain байвал зүгээр. Тэгээ миний болохоор жоохон 58 гэж байгаа 158. Тэгээд миний өндөр жоохон багтсан борд байлээ. Тэгээд би дарааных буугаад солиулсан. Тэгээд энэ уул бол үнэхээр тасархай. Энэ мөвий нь одоо энэ уулны одоо нэг зүгэн л юм шиг байгаа. Би тэгээд дараагийн өдөр нь бол өглөөнөөс орой хүртэл бараг 8 цаг гулгасан байгаа. За өнөөдөр ингээд дахиад хэсэг хугацаанд засарсны дараа би одоо яриагаа хийж байна. Тэгээд нойр тос айгуу завгүй хийж байгаад өнөөдөр гайг болоод яасан мэдэхгүй. Гол нэг миний төлөв чинь шинэ жил болохоос өмнө 2024 онд за ингээ YouTube channel нэнэ гэдэг ингэсэн. Тэгээд бас амжихгүй явсараад хойш нь тавьж ингэж ажил төрлөх гэж хийж явсараад одоо ингээд өнөөдөр 12 сарын 12-нд жимд явж ирчээд өглөө ингээ яриагаа хийгээ сууж байна. За тэгээд Mountain Zao буюу энэ одоо галт уулын хэсэг дээр цаны бааз дээр би ирээд ингээд энэ миний эхний өдөр байгаа. Тэнд гулгадаг хүмүүс бол цанаараа аюу сайн гулгана. За бордоор мэдээж гулгадаг хүмүүс байгаа. Гэхдээ миний анзаарснаар ингээд айгүй хөгшин гэж одоо ярих нь зөвгүй. Ер нь өвөнөр нэлээд сайн гулгадаг юм лээ. Тэгээд залуу ч юм уу ер нь бол айгүй сайн гулгаж байгаа хүн надад бол энэ дэр нэг харагдаагүй. Гэхдээ ингээ яваад өдөржин 2 өдөр ингээ гулгахад бол мэрсэр ингээд айгүй сайн группээр гулгаж байгаа. Дандаа ингээд Америк ч юм уу за миний л таарсан хүмүүс Америк байсан. Тэгээд энэ тэндээс ирж гулгаж байгаа хүмүүс байсан. Тэд нар бол шууд зүгээр ингээл нотыг чавчаал зүгээр дандаа GoPro-той тэгэл эрсдэлтэй мэдээж зүйлүүд маш их хийж байгаа. Тэгээд тэр хүмүүс айгу ингээд надад айгу гоё санагдчихсан. Тэгээ миний мөрөдөл болохоор одоо тэднэр шиг ингээд ажил төрөл нь одоо энэ цаны баазад гулгаад тэгээ хүүхдүүдэд заагаад гэх мэтлээ ингээд тиймэрхүү ажил хийгээд эндээ ингээд удирдлаараа ажиллаад явж исэн улсуудах шиг байсан. За тэгээд ер нь л яг хоо энд ингээд айгүй бинийгээ хүндэлдэг хойно явж байгаа хүн чинь мэдээж уртлах саадаа харах учраас ингээд дандаа уртлаа хараад ингээд айгүй гоё зам тавьж өгөөд тэгээд биндээ айгүй найрсаг ингээд тохилцоод явж исэн. Тэгээд энэ бол хамгийн өндөр уул нь бол биш. Гэхдээ миний эхний өдөр гарсан хамгийн өндөр уул байсан. Тэгээ мод нь бол энэ хаваар ингээд тийм бургас шиг юм модтой. Зарим газраар бол юм гацуур маягийн айгүй том модуудтай. Тэгээ энэ сайхан уулыг хараад ингээд сэлмэг ингээд байж байгаад би маш баяртай байсан. Тухайн үед бол ер нь бол ингээд миний ойлгосноор бол за 1-ээс 2 сар дуустал ингээд байнгын шуурхтай байдаг гэж ярьсан байхгүй юу. Тэгээд ер нь бол ингэж үзэгдэг орчим ингэж сайхан харагдахгүй. Ер нь байнгын цастай, шуурхтай гэх мэтлэн тэгээд 7 ногтой 1-ээс 2 өдөр ингээд айгуу гоё яадаг. Тэгээд миний анзаарснаар Mountain Zao гэдэг YouTube-ээр хайвал шууд лайв одоо ямар weather одоо цагаагаар нь ямар хуваагааг ингээд одоо үзүүлээд байж идэг. Тухайд одоо цагаагаар нь мэдээж шуургатай шуургагүй гэд хэлсэн ч гэсэн гинт ингээд шуураад эхэлждэг, гинт цасаараа эхэлждэг. Ийм одоо төгтөргүй одоо айгүй сонирхолтой экстрим уур амьсгалтай газар болохоор тэгээ YouTube-ээр ингээд харж агаад хүмүүс цас орж जैन цас сайн байгаа юм байна гэх мэтлээ ингээд шууд хараад хүрээдэрдэг. За тэгээд би ингээд одоо бордоо өмсөд метр 158 урттай борд. Гэхдээ миний гутал одоо надад жижигтэйдсэн. Тэгээ юугаар жижигтэйдсэн бэ гэхээр ингээд ер нь бол би ингээд шагаах хамгаалалтаа ингээд хийчээд уртлыг нь бол давуулж чадахгүй. Тэгээ та хэд харж байгаа бол уртаа нэлийн зайтай болгосон. Тэгээ миний 3 өдөр гарсан байх жишээний. Тэгтээ яг хөө нөгөө жижигхэн бордын давуу тал нь юу юм бэ гэхээр ямар нэг ингээ алдаа гаргах ч юм уу жоохон ингээ тэнцвэргүй байдлаар шууд хүчээр
өсрөх маягийн хүчээр ингээд шийдээд байдаг. Тэгэхдээ хүчээр ингээд шийдэхийн яг давуу тал нь тэр юм байлаа. Сул тал нь бол нэг тийм гоё цасыг ингээд зүсээд ингээд яг ингээд өөрөөр нь одоо ингээд гулхдаг байхгүй борт чинь. Би одоо жишээ яг одоо ингээд машин шиг одоо ингээд шууд баруун тийш зүүн тийш гэдэг ингээд залаад гулахгүйгээр тэр цасыг болон бордо мэдрээд ингээд гулхаад зүгээр ингээд биеэ сул тавиад энд чинь ингээд гоё enjoy хийж гулхдаг байхгүй. Тэгээд тийм нь жоохон бага. Тэгээд жоохон удаан явах магадлал өндөртэй гэх юм уу. Хурдан бордын одоо урт бордын давуу тал бол одоо аюу гой хурдан явдаг. Тэгээ гой цасыг зүсээ явдаг. Тэгээ би бол та хэд харж байгаа regular гэж ярьд юм байлээ. Одоо зүүн талаараа гулхдаг юм багамаа. Одоо яагаад ч мэдгүй баруун зүүн тэгэл сурсан зүүн талаараа угаасаа одоо гулгаж сурсан. Тэгэл тэр өөрөөл гоёдаг. Яг баруун талаараа мэдээж гулгана. Гэхдээ надад бол зүүн талаар гулгах нь аюу эвтэйх юм байдаг. Яагаад ч мэдгүй ингээд тийм би тийм угаасаа зүүн талаараа гулгдаг зүүн хөл байлуу тоортой байхад аюу гоё байдаг болохоор л ингээд гулгдаг та. За тэгээд энэ одоо Mountain Zone-гийн талаар ярил одоо хүмүүс бол Hokkaido гэл ингээл ишин шидийн газар руу явдаг л да. Одоо Токиодо хамгийн ойрхон мөнгө бодвол одоо шууд Токиодогоо хамгийн ойрхон газрууд байдаг. Тэдэрт лүү явахаар одоо мэдээд зуулч олон хүн гулгаж байгаа хүн олон тэгээд энэ шиг ингэж гоё зэрлэг байгаль одоо wild те ийм hidden gem бол биш байхгүй юу. Миний бодлоор одоо энэ заавал болохоор үнэхээр одоо нуугдсан эрдэнэ гэж ярих юм уу та. Hidden gem гэж байт юм гэд ярьд юм байлээ. Тэгээ үнэхээр гоё цас тасархай гулгаж байгаа улсууд ингээд энд ирж байгаа хүмүүс бол мэдээж Токиод ойрхон гулгахаас айгүй их одоо зардал гаргаж ирж байгаа. Гэхдээ it was worth it. Үнэхээр тасархай гоё газар байсан. Энэ одоо тийм шууд л одоо миний гулгаж ирсэн номерны газарт бичигдсэн. Хоолуун цаг агаар тэгээд гол нь нөгөө хүн багтай цас тэр гэх мэтлээ ингээд аюу гоё байсан. Тэгээд надад сонголт хийсэн л та Монголоос бол хүмүүс бол Hokkaido-гийн тийшээ тэгээд Токиогийн тийшээ явж гулгах юм байлээ. Тэгээд тэр чинь бол мэдээж амар их турист газар их одоо хүмүүс явдаг. Энэ болохоор ингээд зэрлэг байгальтай зэрлэг одоо энэ модон дундор би бас гулгасан. Эхний өдөр бол яг ингээд туршлагагүй тэгээ би ч одоо нөгөө камера бодлож аваад анх удаа ингээд акшн камераар ингээд бичлэгээ явуулсан болохоор сайн учраа болоогүй. Гэхдээ ер нь бол энд байгаа момент одоо цаг хугацаа би ингээд аюугаа enjoy гэж явахыг хүсэж ирсэн болохоор ингээд одоо чэйшин дээрэл одоо нэг юм тавиал ингээд DIY хийгээл ингээд болгосон. Үнэхээр тасархай байсан. Тэгээд яг хуу азар ямар нэг эрсдэл ч юм ямар нэгэн болоогүй. Тэгээд эхний өдөр бол цагаар бол маш тогтмол байсан. Тэгээд би өндөрлөг уулууд хамгийн өндөрлөг гараагүй. Тэгээд түрүү хэлсэн бол нөгөө энэ хаагдж байгаа 5 өнгөрөг бол хаагдчихсан юм билээ. Бүгд ингээд шууд лифтэнд зогсоод бүх хүмүүс нь бол явцгаачдаг. Энэ одоо миний сүүлийн бололт. Ер нь бол нэг л удаа ингээд лифтээр гараал дэшээ яваал байна. Тэгээд надаа нөгөө лифтийн пас зарсан хүмүүс маань одоо ингээд надад жоохон ингээд буруу тасалбар өгөөд тэгээд би одоо явж байхдаа дахиж одоо лифтнээс тасалбарууд гээд ах мэтлэн шууд кэшер мөнгөөр нөгөөд ингээд авсан байгаа. За тэгээ энэ таад харж байгаа лифтэн зогссон би тэгээ лифтний доор явж байгаа. Уул нь бол энэгээр бас мэдээж явах хэрэгтэй. Гэхдээ лифт зогссон би ингээд биелэгээ унгаацсан санагдчихээн. Тэгээд буцаж гулгаж ирэхдээ ингээд би энэгээр ороод гулгаад тэгээд биелэгээ авчаад тэгээд явж байгаа юм аа. Тэгээд энэ дагуулсууд бол мэдээж ажилтдаг хүмүүс нэг хвчлэн дандаа хөшөө хүмүүс байдаг. Гэхдээ гэмэрсэр ингээд айгүй гоё 18-тай эсвэл 20-тай ч юм яа ингээд
одоо Токиогийн Японы одоо ингээд жирийн бус амьдралаар амьдардаг аюулгүй гоё хөдөөний амьдралаар амьдардаг хэдэн нэг тийм бор газартай бор царайтай хөрхөн улаан газартай ч юм ганц залуучууд хотод байсан. Тэгээд тэд бол англиар бас сайн ярьж байсан. Тэгээ энэний давуу тал нь болохоор одоо тухайн үед миний мэдхээр ингээд 10 жилийн сургууль юм 12 жилийн сургуулийн хүүхдүүд нь амарч ирсэн санагдаж байна. Тэгээд нэлээд залуу одоо хөлөдлөн бас арай их байсан. Жирийн үеэс арай их байсан гэж ойлгож байна. Тэгээ мэдээж энэ ч одоо нөгөө Токиогоос холз илүү болохоор орлого юмнууд нь айгүй бага. Тэгээд зуулчид одоо айгүй мэдээж мөнгөтэй л одоо байдал гэж л ойлгодог баг л та. Тэгээ энэ хэд ч болохоор мэдээж зуулчин ч юм уу ингээл харцгаараа шууд 2-3 дахин нуулаад авах жишээ байдаг юм лээ. Токиогийн нүүд бол шууд онлайнаар юм захиал авчиж болдог. Тэгэл мөн нь бол яг ингээд жирийн хүмүүс айгүй олон яваад үзсэн. Ингээ ер нь бол тэнтгээр YouTube, Google-аар хайхад бол ингээд жишээтэй үнний саналууд нь гарч ирж байдаг. Энд бол ерөөсөө тийм байгаагүй. Тэгэл хвчлэн очил бэлэн мөнгөөр тооцоо юмнуудаа хийгээл ингээл явж исэн карт мартон шгүй байсан. Ихэнх. Лифт юун дээр жиж бодол дээр очиход жишээ нь шууд тийм автомашинтай тэгэл тэр автомашинаас өөрөөнийхөө хөрөнгөлөөр аваад ингээл ер нь бол хүнтэй нэг харилцах шаардлагагүй юм шиг. Тэгээд энэ их гүүр айгуу гоё би тэгээ японоор савч мэдхгүй. Гэхдээ энэ гүүр нэг тийм явхад ингээ хөтлөөтэйс нэг модон гүүр юм шиг нэг тийм тэгээд хараал ингээ барилтанд төмөр байгаа ч гэсэн ингээ айгуу нэг хуучны гүүр. Тэгээ миний мэдхээр тэр доор онсэн нэлээ. Тэг миний мөрөдөл бол баг тэр доор очиод ингээд онсенд ингээд толгоон дээр ингээд алчиртай ингээд хэвтмээр ч юм шиг. Тэр яг тийм л одоо юм мэдэрчээсэн. Энэ бол үнэхээр гайхалтай гоё ус байсан. Энэ одоо халуун сурсаж байгаа байхгүй юу? Та харж байгаа бол ингээд халуун сурсаж байхад нь ингээд жижигхэн амбар барьсан. Энэ амбар нь бол мэдээж онсын ч юм уу одоо усны газар юм шиг надад санагдсан. Айгүй их цастай. Энд бол хүн ингээд явхад бол айгүй хэцүү шууд шигдэж ороод би түрүүн биелэгээ мартчихад унгачаад ингээд явж байхад бол бараг шууд зоогдоод миний хөл шууд зоогдоод явж исэн. Бас ингээд бордын хотол чинь бас ингээд доороо цасны одоо цасан дээр халтарахгүй юм шиг тийм юмнуудтай гэсэн ч гэсэн ингээд шууд шигдэж ороод байсан. Тэгээ энэ мэдээж хүн унахаас хамгаалаад ингээд юм хамгаалт тавьсан. Тэгээ эдний Японы энэ нөгөө нэг лифтнүүдийнх нь сонирхолтой болохоор ямар нэгэн нөгөө скайрс сурч тийм хамгаалт байхгүй. Тэгээ хүн суугаал ингээл явна. Тэгээд жоохон доош явчихвал ер нь унах магадлал аюултай. Гэхдээ нэгэнд нь ч тийм хамгаалт байхгүй. Тэгээд миний ойлгосоор бол ингээ хүмүүс энд ингээд уцаа ч юм уу ямар нэг юм хаявал тэгээл шууд цаслуу шигдэж ороод тэгэл дахиж хизээч олох боломжгүй ер нь бол тийм байсан. Тэгээ ямар нэг юм хайж гээгүй. Тэгээ миний мэдгээр хүмүүс ингээд камера унгацсан тэгээд дахиж олоогүй гэх мэтлэн лифтэнд сууж байгаа камера унгацсан тэгээд цасан шигдээд орцсон гэх мэтлэн ингээд түүхэд надад ярьжсэн. За тэгээ өргөжлүүлээд ингээд одоо хаацсан. Тэгээд би ч одоо нэг лифтнээс нөгөө лифт руу ингээ алхаж байгаа юм баггүй. Одоо энэ бол ингээ хамгийн сүүлийн миний доош урууддаг лифтний хэсэг санагдаж байна. Тэгээд эхний өдөр бол би чинь нөгөө эхлэж гаргуулгачаад шууд буудлуу очсон. Тэгээд дараагийнх нь миний одоо нөгөө явж сурж байгаа зам нь болохоор ингээд хайш явахыг мэдэхгүй. Гэхдээ ингээл явж байгаа л доош буусан чинь арай нөгөө буудлаас арай өөр газар буусан байсан. Гэхдээ манай буудлаас нөгөө газар одоо энэ газар нь бол илүү нөгөө хүмүүс их гулгадаг. Миний ойлгосоор бол хүмүүс ингээл ирээл гулгаж байгаа л тэгэл машиндаа суугаад мэдээж гэр рүү харьцаад юм билээ. Энэ зам нь илүү одоо догчцсон гэх үү, машиндцсан гэх үү. Манай буудлын тэр зам бол нөгөө аюу зэрлэг талдаа тэг хүмүүс тэрүүгээр нэг
гулхтгүй талдаа тэгээд хвшлэн хятад ч юм уу Азийн одоо тийм хүмүүс ирээд тэрэн дээр зүгээр ингээд сургалт авдаг тийм хэсэг байсан байлээ бас. Энэ дээр бол нөгөө илүү локал хүмүүс Японууд ч юм ингээ хүмүүс ирээ сайхан гулгаж жагаад ингээ явдаг. Тэгээ энэ зам нь илүү гоё байсан юм байлээ. Тэгээ миний зөвлөхөр бол би ч одоо ингээд нөгөө лифттэй ойрхон одоо 5 удаатай гоё мой гэл ингээл тийм буудал авсан чинь яг үүндээ нөгөө энэ хүмүүсийн гулгадаг лифтнээс хол одоо буудаг ч юм уу энэ хүмүүсийн яг сонирхдаг гулгадаг замнаас хол байсан юм билээ. Тэгэхээр дараа хэрвээ би одоо ийшээ ирвэл заавал одоо лифттэй ойрхон гэдэг байхгүй зүгээр л одоо тэр хоолундтай ойрхон тэр газар авчаад болвол зүгээр ингээд өчнөө одоо бараг 10-20-д тийм бууж ирдэг тийм замтай. Тэгэл тэр замныхаа аль нэг дээр нь буугаал тэгэл шууд явчихаар юм билээ. Тэгээд би ч нөгөө Монголоос уулна машиныхаа юутэй үнэлэхтэй ирсэн. Гэтэл одоо энэ дээр ч одоо би машин рентлэх боломжгүй юм байлээ. Тэгээ миний ойлгосороо би замдаа хитэн 50 хүмүүстэй таарсан чинь 50 хүмүүс болохоор шууд ингээд машин рентлэх хэрэгтэй байдаг юм байлээ. Тайваныхаа үнэлэхээр улсынхаа үнэлэхээр ч юм Монгол ч юм уу ер нь ихэнх орны хүмүүс бол машин рентлэх боломжгүй байдаг юм байлээ. Хэрвээ рентлийг гэвэл заавал одоо Японы шалгалтын нөгөө нь Японы замын дүрмийн сургуультанд нь суран шалгалтыг өгсөн байх шаардлагатай гэдэг юм билээ. Тэгээд жишээ нь мэдээж одоо нөгөө мөнгөний төлөө миний ойлгосоор савах мөнгө төлдөг юм билээ. 10 сая 9 8 сая ч юм гэсэн үү буруудуулаг бол 18 сая ч илүү тэгээд төлөөд үнэлэхийг авдаг гэсэн. Тэгээд тэр үнэлэх одоо машин барих хэрэг одоо жишээлээ авснараа тэгээд машин рентлэх боломжтой юм шиг л. Миний энэ харж байгаа болохоор зарим хүмүүс ингэж жижигхэн ингээд фургонт ирсэн. Тэндээ тэгэл фургон гэхгүй одоо ван тэ миний одоо машинуудтай ирсэн. Тэгэл тэн дээр борд ачаал бараг тэндээ зарим нь хоол молыг хэл унтаал байх шиг харагдсан. Тэр явж байна зүгтэл. Тэгээ энд өөрхөн бүрөөсч харагдчихсан. Тэгэл за ингээл би одоо энэ машин зөксөлөөр ороод ирж байгаа юм да. Аахгүй байсан ба штэ. Тэгэл одоо хүмүүс нь хөвчлэн явцсан машин зөксөлөөр орох юм байхгүй. Би одоо сүүлийн хэдэн хүмүүсийнх нэг болоод ингээд гулгаад ирж байгаамаа. Тэг үнэхээр гайхалтай буугаад ирсэн чинь айгүй дулаахан алхаж ярихад бол амар гоё. Тэгээд тэнд лавсан нэсэн хүмүүс лавсан ороод тэгээ шууд дахин хэдэл. Тэгээд лавснаас бодвол 7-Eleven-ийн дахиад 7-Eleven-ийн хүмүүс надад таалагдсан. Ягаад ч юм мэдгүй хүмүүс их ордог болохоор ч юм уу арай юмуд нь шин амттай санагдсан. Лавсны ер нь ороод яг идэж явахнууд нэг зүртэй таалагдаагүй. Яг хуу жирийн байдаг юмуд байсан. Тэгтээ нэг тийм чон хүрцэн ч юм уу халуун ч юм уу амт нь 7-Eleven бол гүцэхгүй юм байсан. За энэ тэгээд нөгөө сая миний урд голгож ирсэн цолол тэгээ шууд ингээ машиндаа суугаад ингээд явж байгаамаа. За тэгээд ч бол би одоо нөгөө хаана байгаагаа мэдэхгүй. Гэхдээ ер нь бол би жоох доошо буучлаа гэх. Тэгээд Google Map-аар жоохон харж агаад за ер нь дэш алхах юм байна гэл би одоо бодоод жоохон дэш алхаал. Тэгээ нэг 10 минут 15 минут хүрэхгүй алхаал буудалтай очисон доо. Тэгээд буудалтай очивол борд мордоо нөгөө халлаадаг газрууд нь хийгээл хувц хувцаахтаа хчт нь хийж өлгцөөгөл тэгэл сайхан усан дорол энэ ч доор нэг онсонтэй. Тэгээд санд орчоо тэгээд сайхан кэри идсэн байдаг юм аа. За тэгээд одоо өнөөдөр чинь одоо би нөгөө ревю гэх үү энийг одоо нөгөө бичлэгээ дахин үзээ шууд яруу оруулаа явж байгаа. Тэр нь бол надад Япон аягүй таалагдсан. Би одоос энэ Японы хөдөө бол аягүй таалагдсан байдгийн. Яг ч мэдхгүй. Ийм газар л одоо ингээд сайхан амьдрал би бүр амьдралынхаа шинжтэй санагдсан. Бүх юм. Гэхдээ ер нь бол
энэ хүмүүс сонин хөдөөнөө хямдхан гэж ярьдаг юм. Миний мэдхээр л хөдөөнөө одоо идэж явах юм ихэнх юмнууд үнэтэй. Яг хоо байрныхын зардал нэрээ хямдхан гэж сонсон. Гэхдээ их ялгаагүй. Миний бодлоор бараг хөдөөгөж хүнтэй гэдэг юм шиг санагдсан. Яг хоо амьдртаг хүмүүст бол мэдээж хөдөөнөө хямдхалах л та. Гэхдээ ажил бараг байхгүй. Ажлын олдоц маш ховор санагдсан. Тэгээ нөгөө лифтнийх нь төрөлний юм байна. Тэгээ энэ бол ингээд шар хувцтай хүн ингээ хаагцаа шүү гэл ингээл ярьж байгаа. Тэгээ би удахтай аминдаа нөгөө нэг буруу газар бууцсан юм чинь дахиад нэг дээш гараад лифтээрээ гараад тэгээд нөгөө зөв газар руугаа ч юм уу төгчөө гэж бодсон. Тэгсэн чинь ингээд альтаны лифт нь хаагдцсан байсан. Тэгээд за одоо яг дуусаа аргагүй болох юм байна гэдэг ингээ алхаж байгаа юм уу? Ингээ алхаж явах замд угаасаа ингээд энэ лифтнүүд нь айгүй олон тэн дараагийн лифт нь байсан. Тэгэл би одоо чигээрээ Google Map ашиглаад ингээл нэг төрөгөө тэгэл чигээрээ явж хаад хамгийн гол нь нэг жижигхэн тосон газар ирэхэд давуу тал нь бол заавал метро дотор ихгүй тэгэл айгүй жижигхэн тэгээд айгүй гоё 50 газар болохоор ингээл ойрхон ингээл алхаал явчихсан. Нэг юм үзэн юм одоо activities хийхэд бол заавал метро ингээл дамжаад байхгүй метроос дамжаад байхгүй зүгээр ийш ингээл алхаал явцдаг. Тэгээд юм жижигхэн газар болохоор төөрнө гэсэн юм байхгүй. Тэгээд юм давуу тал нь болохоор юм жижигхэн газрын давуу тал нь болохоор өвчлэн тэгэл дандаа нэг локал хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр тэгээд бас гоё яг ингээд жинхэнэ Япон хүн ямар байдаг гэдэг ч юм уу одоо яг амар гоё тийм найрсаг 50 гоё талтай ийт шиг яарсан хүн баг Токио шиг тэгэл хүн өдөөс харж чадахгүй ингээл зөрүүд байхгүй гискэс хажуугаар гүгээд байхгүй энд ингээд айгүй 50 гоё тийм цасны ширхэг гэн айгүй томоо тэгэл айгүй таалагдсан да. Тэгээ ингээд буудлуугаа алхаж байна.